Эмэгтэйчүүдийн мандлайллын тухай бид нэр сүүлийн үед маш их ярих боллоо. Тэ энэ бол зөвхөн Монголд биш, дэлхийд даяар эмэгтэйчүүдийн мандлайлыг яаж нэмэгдүүлэх вэ? Яаж одоо эмэгтэй мандлайлагчны тоог өсгөх вэ? Чанарыг яаж дэвшлүүлэх вэ гэж маш их яригдаг боллоо. Тэ нийгэм, эдийн засаг, одоо улс төр бүхэл үйл ажиллагаа болгонд л одоо заавал эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн үүрэг болол ижил тэгшээр байх ёстой гэдэг нэг хамгийн чухал зарчим байгаа даа л да. Тэгээ энэ яагаад илүүтэй одоо ингээд энэ үед энэ эрэнд яригадаад байгаа вэ гэхэлэр бид нар өөрсдөө айгүй шинэ одоо нийгэм рүү орох гэж байна. Шинэ эдийн засаг руу орох гэж байна. Шинэ улс төр руу орж байна. Тийм ээ. 20-р зуун бол ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн зуун байсан. Энэ үед бол бид нар бол их үйлдвэрлэлүүдээ одоо анхны одоо үйлдвэрлэлийн хувьсгал, тий, аж үйлдвэрийн хувьсгал, за тэгээд тэрнтэй холбоотойгоор том үйлдвэрүүд баригдах, механикийн ажиллагаа гэл ингээл маш хэрэгтэй ур чадварыг шаардсан ийм их салбарууд болоо шинээр бий болоод хөгжөөд ингээ явсан. Одоо 21-р зуун бол бидний хувьд бол их өөр зуун байгаа даа л да. Яагаад гэвэл 21-р зуунд чинь бид нэр одоо өмнөх зуундаа бий болгосон одоо дэвшил нөгөө талаас тэр зуундаа бий болгосон гайхамшигтай одоо нүүр тулахын зуун болчиход байна л да. Тэгэхээр бид нэр яг энэгээр юу хэлж байна гэхээр нэгдүгээрт бол одоо ядуу баяны ялгаа маш их өндөр болж байна. Хоёрдугаарт дайн дажин байгалийн гайхамшиг тийм ийм юм маш их болж байна. За шинэ ажилтан, шинэ ажилчин, шинэ үйлдвэрлэл гэж яг юу хэлж байгаа юм гэхээр тэр өөрөө бас айгүй өөр юм руу орж эхэлж байна л да. Хуучны одоо тэр бизнес модельүүд, хуучны одоо салбарууд энэ бүх юмыг бид нар шинэ нүдээр харах шаардлагатай болж байна. За энэ өөрчлөлтийн жилүүдийг бол өшөө хурцсаж байгаа юм юу вэ гэхээр одоо энэ бидний яригдаад байгаа. Бидний одоо яг ингээд амьдралдаа ингээд тулаад байгаа юм COVID-19 гэж яригдж байгаа. Энэ бол энэ digital гэж хэлдэг те. Энэ одоо digital transformation буюу одоо энэ өөрчлөлийг бол улам одоо шаардлагатай маш яаруу ийм болгож эхэлж байна. Яагаад гэвэл яг энэ COVID-19-оор бол одоо хамгийн хохирж байгаа хүмүүс нь хамгийн бага орлоготой, хамгийн одоо жижиг бизнесүүд ингээд яг ийм энэ бол бүх орн даяар ингээд бүгдээр нь тэр байж байна. Тэгэхээр ковидын ингээд 19-ыг ингээд бүх орнуудаар ингээд харьцуулаад харахаар эмэгтэй ерөнхийлөгчтэй, эмэгтэй ерөнхий сайдтай энэ улсууд бол тэрүүлээ явж байна. Зөвхөн одоо ингээд улс төр яг ингээд энэ салбаруудад одоо эмэгтэйчүүд илүү байна уу гэхээр бизнесийн салбарууд дээр ч гэсэн эмэгтэйчүүд бол улам мандлайл нь бол хүчрхэг болж эхэлж байна. Энэ хүчрхэг болж байгааг нь одоо бид нар зүгээр хэдхэн жишээгээр ярих юм бол одоо Fortune 500 гэж одоо том компаниуд байж байна тийм. 1999 онд бол Fortune 500-ийн ердөө хоёрхан одоо CEO гүйцэтгэх захирал нэмэгтэй байсан бол 2009 онд бол тэр 15 болсон. Одооны 2020 оны байдлаар ингээ харахад бол 33 болсон байна тий. Хэдийн энэ тоонууд ингээд 10 жилд ингээд 2 дахин ихсэж байгаа ч гэсэн энэ бол ер хангалттай биш байгаа тий. Тэгээд энийг бол зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүдээс ярьж байгаа тий. Хэрв тузын гишүүн нь туцдаа эмэгтэйтэй эсвэл одоо менежменттэй эмэгтэй мандлайлагчтай байх юм бол тэр компаниудын зөвхөн одоо нийгмийн биш бас санхүүгийн одоо үзүүлэлтүүд нь хамаагүй давмаг болж байна тий. Яг одооны нөхцөл байдалд цаашаа бид нэр үргэлжлүүлэх 21 дугаар зуунд ерөнхийдөө нөгөө soft skills тий буюу одоо зөвлөн одоо менежмент, зөвлөн одоо харилцааны ур чадвар тий нөгөө хүнийгаа илүү харилцагчаа илүү ойлгож тэрүүндээ илүү хүртээмжтэй байж тэр хүнд илүү үр ашигтай байдлыг үүсгэх энэ нэг юм эмгтэн үний ингээд нэг инэрлж хайрлсан энэ сэтгэл илүү шаардлагатай байгаа учраас ер нь бол эмгтэн чүүдийн мандлайл улам л нэмэгдэх болов уу гэж ингээд бодож байна. Хэрэв эмгтэн мандлайлал үнэхээр одоо тэр орнд ч юм уу тухайн орн, тухайн компанид дутмаг байхлаар тэр хэмжээгээр тэр компани нь тэр тухайн улс орн байна уу эднэрийн одоо өөрсдийнх нь тэр хүрж байгаа зорилтууд нь бол харьцангуй бол бусад одоо илүү тэгш хүртээмжтэй нийгэмтэй илүү тэгш хүртээмжтэй компаниудтай ингээ харьцуулах юм бол илүү дутмаг байгаад байна.
Тэгэхээр энэ утгаараа бол бид нар бол эмэгтэйчүүдийн манлайлалын тухай заавал ярих хэрэгтэй. Тэгээ энэ бол яг цэвэр гендер гэдэг асуудал бол ердөө бас биш. Мэдээч хэрэг нэг тал нь бол гендер байлгүй л яхав те. Хамгийн гол нь хүмүүс гендер гэдэг үгээр аюу хэмээн халахлаад байдаг учраас одоо гендер гэхээсээ илүү үнэхээр эмэгтэй хүн, эрэгтэй хүн аль аль нь чадвартай, чадварлаг тэгээд аль алинд нь давмгайлсан тийм чанарууд байгаа учраас энэ хоёр давмгайлсан чанар нь нийлжээж тэр хоёрын дутагдал нь нэг нөгөөтгийгээ нүхчиж яг ийм цогц ийм зөв одоо манлайлалтай тийм компани, тийм улс орон бий болно гэж ингэж болвол бид нар энэ утгаасаа бол манлайлал гэдэг бол өргөн утгаараа ингэж ойлгох нь зүйтэй болоо гэж бодож байна. Би өөрөө бол одоо ингээд менежментийн яг одоо тийм позицид бол бараг 30 жил байна л да. 30 жил болсон байна. Би одоо 20 хэдэн настайдаа л анх одоо Ардын банкны гадаад харилцааны зээлийнх нь хэлтсийн дарга те валютын газрын хэлтсийн дарга байж байгаа. Тэгээ орлогч газар орлогч дарга нээж байгаа. Ингээд одоо худалдаа хөгжлийн банкны одоо тэргүүндээ голом банкны тэргүүндээ за голом санхүүгийн группийн гүйцэтгэх захирал. За үүнээсээ гадна би өшөө сайн дурын маш олон компаниудын одоо ингээд удирдах зөвлөлтөнд суугаад ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр яг ер нь бол яг зүгээр манлайлалын тухай ярихад бол надад өөрийн одоо туулж өссөн замаасаа одоо бас хуваалцах юм бол нэлээдгүй байдаг л да. Тэгэхээр эмэгтэй манлайлагчтай компаниудыг би Монголд ч гэсэн анзаарсан. Менежменттэй олон эмэгтэй ийм компаниуд илүү доктортой байгаад байна. Илүү харилцагчтай үрч чадж байна. Илүү ажилчдыгаа төлөө санаа зовж байна. Илүү тэр нь өөрөө ингээ санхүүгийн амжилтанд үргээд тэр нь өөрөө тэр доктортой байдлыг бий болгож байна. Тэгээд тийм учраас манай одоо ингээд топ 100 гэж ярьдаг тэр дотор эмэгтэй менежмент дотор эмэгтэй гишүүдтэй туцтай эмэгтэй гишүүдтэй эмэгтэй одоо эзэдтэй ийм компаниуд улам нэмэгдээд явах болов гэдэг тийм надад бол хүлээлт байгаа. За энэ одоо ямар ялгаатай гэхээр ер нь бол эмэгтэй хүн эрэгтэй хүний хоёр одоо ингээд сайн чанар муу чар гэдэг юм бол одоо энэ бол аюу тийм ерөнхий байдлаар ярьж байгаа шүү дээ. Яг бол хүн болгон өөр. Би бол яг эрэгтэй хүн шиг сэтгэдэг, эмэгтэй хүнтэй зөндөө уулзчихсан. Эрэгтэй хүн мөртлөө бас яг эмэгтэй хүн шиг те арай эмэгтэй илүү одоо чанарыг өөртөө агуулсан тийм хүмүүс ч зөндөө байдаг те. Гэхдээ ерөнхийдөө ингээ ярих юм бол нэгдүгээр эмэгтэй хүн бол илүү юмд одоо яг ингэж гар орж ажилладаг. Одоо hands on гэж ярьдаг те. Тэгэхээр team management-тэй компани яадаг вэ гэх юм бол үйл ажиллагаа нь маш чигдэрсэн, стандартуудыгаа илүү анхаарсан, бичиг баримтуудаа илүү анхаарсан те. Тэгээд тэр процессд ямар нэгэн алдаа гарахгүй байх юмсан. Нэгсний эрсдлээ яаж хамгаалах вэ? Эрсдлээ яаж менеж хийх вэ гэдэг дээр бол гарцаагүй эмэгтэй хүмүүс бол арай илүү давмгай байгаад байгаамаа. За хоёрдугаарт эмэгтэй манлайлагч нар бол одоо өөрсдийнхөө ажилчид байна уу, өөрсдийнхөө харилцагчид байна уу, тэ өөрсдийнхөө одоо түншүүд байна уу, тэд нартайгаа хамтын ажиллагааг аюу сайн үүсгэж ажиллаж чадчихна. Хамтын ажиллагаа үүсгэж байна. Нэгдсэн нэг зорилготой болохтой арай илүү сайн байна, тэ. Тэгээд хамгийн гол нь одоо тэр ажилчдынхаа одоо зөвхөн одоо ур чадвар биш. Мэдээж ур чадвар дээр хамгийн их сургалтуудыг явуулж байгаа компаниг одоо би ингээ анзаархад бол дандаа эмэгтэй менежменттэй олон эмэгтэй гишүүдтэй ийм компаниуд бол ажилчдынхаа ур чадвар дээр байнгын анхаарч явж байна. Тэгээд зөвхөн ур чадвар дээр биш, бас тэдгээрийн нийгмийн амьдрал, одоо тэдгээрийн аж амьдрал, тэрийн яаж эерэг болох вэ? Тэ би зүгээр ганцхан жишээ ингээ ярих юм бол одоо манай нэг эмэгтэй одоо менежменттэй одоо гүйцэтгэх захирал нь эмэгтэйс энэ компани нь бол одоо ингээ эмэгтэйчүүдийнхаа ажилчдынхаа хувцсыг хийхэд тэднэрийнхаа эвтэй байдлыг хардаг, тийм ээ. Хувцсных нь материал нь тэднэрт таатай байхыг хардаг. Тэгэхгүй бол тэр чинь одоо ингээд 8 цагаар өмсөж байгаа хүн хэрэг хүлрэх үү, хэрэг яах вэ, те. Энэ байдлуудыг ингээд аюу их бодож ингээд хийсэн байдаг, те. Яг тэр хэмжээгээрээ тэр компани одоо ажилчид нь өөрсдөө яг тэр юуруугаа илүү одоо тэр компанид илүү сэтгэл гаргаж ингэж ажиллах жишээ нь. Тэгээ тэр нь өөрөө доктортой бизнесийг бий болгох, харилцагч нар нь тэрийг харж байгаа учраас хэрэг ажилчтайгаа ингэж харьцаж байгаа бол хүнс бүтээгдэхүүн гарч байгаа альваа нэгэн бүтээгдэхүүн илүү чанартай байна гэсэн итгэл үнэмшил шууд үүсэж байгаа. Тэр итгэл үнэмшлээрээ зах зээлээ илүү одоо
эзэмших, зах зээл рүүгээ илүү тэлэх те энэ бүх боломжууд нь одоо бий болж байгаа юм аа. Үүнээс гадна санхүүгийн тооцоолол, санхүүгийн одоо менежмент, санхүүгийн чадвах нь бол яг ийм компаниудад гарцаагүй давуу байна. Яа тэгвэл энэ дээр маш их нарийн нямбай тооцоолол орж ирдэг те. Хэрэв үнэхээр манай бизнес, манай засгийн газарт, манай улс төрт, манай парламентын гишүүдэд олон эмэгтэйчүүд байсан бол манай улсын төсөв яг үнтэй адилхан илүү хүртээмжтэй, илүү нямбай, илүү сайн гарах байсан гэж надад тийм итгэл төрдөг. Энийг бол зөвхөн хувийн компаниудын менежментийг хараад ингээд бол ялгаа бол гарч ирж байна л да. Манай ингээд эмэгтэй манлайлагч нар маань одоо энэ бол зөвхөн Монголд биш. Энэ дэлхийд даяар хамгийн том юу вэ гэхээр бид нар бол нэгдүгээр өөрсдийн имиж юу өөртөө одоо яг бид нар яг эмэгтэй манлайлагч гэдэг энэ юугаа имиж гаргаж ирэхдээ бол эрэгтэй үнийг бол үнэхээр гүцэхгүй байна. Ер нь бол эмэгтэйчүүд бол өөрсдийнхөө амжилтыг гаргахтаа бол өөрсдийнхөө амжилтыг одоо бусдад таниулах, одоо тэрийг ингэж зарлах тий дахин өөрийгөө одоо нэгнийгаа дэмжигч гэдэг юм. Энэ юун дээр бол эрэгтэйчүүдийг бол арай сул байгаад байт юм аа тий. Эрэгтэйчүүд бол олсон жижиг амжилтыгаа маш том юм шиг харагдуулдаг бол эмэгтэй хүн бол олсон өөрийнхөө том амжилтыг жижиг юм шиг харагдуулдаг. Ийм маш том дутагдал явагддаг. За тэгээ энүүн дээр бол ерөнхийдөө бид нар бас түрүүний ярьлаа. Хэдийн эмэгтэйчүүдийн манлайлал өсөж байгаа ч гэсэн ер нь бол одоо нэг эрэгтэй 10 эрэгтэй байхад 3 эмэгтэй нь 10 хүн байхад ердөө 3 эмэгтэй манлайлагч болчиход байна л да. Тэгэхээр энэ тооны ингээ харьцаа гэж нэг юм байгаад байна. Тэгээ энэ өөрөө дэлхийн өөрийн аягүй том асуудал байдаг учраас нэг нь нөгөөдхийгээ дэмжиж нэг нь бие биенийхээ өөртөө итгэх итгэл тий биеиндээ дэмжлэг өгчээж яг энэ эмэгтэйчүүдийн манлайлал бол яг цэцгэлэх юм аа. Тэгээ энийг би одоо ингээ та нарт ийм олон улсын юм жишээ яриа. Энэ дээр юу гэж ярих гэж байгаа вэ гэхээр Обамагийн одоо засгийн газар үед те яг энэ асуудлыг яаж эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжиж гаргах учирхөө гэх. Ерөнхийдөө дэлхийд даяарт юу болдог вэ гэхээр эрэгтэй эмэгтэй ингээд хамт суугаад 7 эрэгтэй 3 эмэгтэй суучлаа гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс маш их зөв сайхан санаа гаргаж ирдэг. Гэхдээ тэр санаа, тэр бодол, тэр төслийг бол эрэгтэй менежментийн гишүүн одоо тэрийг одоо хулгайлах гэж муухагаар хэлээ л да тий. Ингэж одоо авах, өөрийн болгох, өөрийнхөө нэр дээр бичих ийм асуудал бол маш их байдаг. Тэгэхээр энүүн дээр яадаг вэ гэхээр шайнинг буюу одоо нэг нэгнийгаа гэрэл цацах гэсэн нэг ийм одоо арга барил байна л да. Тэгээ Обамагийн засгийн газрын эмэгтэйчүүд яадаг байсан бэ гэх юм бол жишээлх юм бол нэг нь босч ирээд за Еленагийн хэлсэн энэ саналыг би дэмжиж байна. Еленагийн хэлсэн энэ санал дээр ийм сайн одоо зүйлсүүд дурддагцсан. Тэрүүн дээр бид нэр үргэлжлүүлэн ингэж ажиллах хэрэгтэй байна гэд нэг нь нөгөөдх дээрээ гэгээ тусгаж нэг нь нөгөөдхийгаа тодруулан гаргаж ирэхийг шайнинг гэж ингэж тийм одоо бас арга барил өгдөг байна. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд та бүгд маань эмэгтэйчүүдийн манлайллыг тухай ярихдаа хамтдаа бидний өөрсдийн чаддаг хамгийн сайн ур чадвар дээр тулгуурлаад хамтдаа бие биенээ дэмжиж, бие биендээ уран мөгж, бие биентэйгээ хамт хөгжихийн төлөө бол ажиллах ёстой юм шүү гэж ингэж би уриалмаар байна.